байцгаана уу? Одондар сугаас та бүхнийхээ амраг ирэн мэдчилж байна. Хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань бүрхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эрхэм Баян эрүүл бие, эрүүл Монгол хүний төлөө Вига компани нүклийн хүчил бэлтгэл болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids ивэнтэд ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондар радио 107 83.3 хүсээ хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За өнөөдөр их сонирхолтой сэдвийн тухай ярина. Цөмийн бөмбөг гэртээ хийх сурах бичиг гэдэг сэдвээр ярилцж байгаа. Яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Сайн байна уу бэлгүүнэ? Цөмийн бөмбөг хэрхэн гэртээ хийх тухай ярилцсан гэж өнөөдөр нэг хамаг том нууцуудыг задруулж байгаа юм шиг те. Би ягаад тийм нэр өгсөн бэ гэхээр бидний нөгөө жоохон багт штэ. Арго гэдэг нэг багш байдаг байсан штэ. Айгу 13 билүү 12 хэлтэй гэдэг. Тийм нэг герман хэл өөрөө сурах хүчиг, англи хэл өөрөө сурах хүчиг гэх тийм ном их гаргадаг. Би дээр үед нэг тийм зураг үзчихсэн. Яг арго багшийг л жоохон шоглсон юм шиг байна. Зургийг тавьснаа доор нь цөмийн бөмбөг гэртээ хийж сурах хүчиг гэж тавьсан. Би тэрийг хараа бүр амар инээд төрчихсөн байхгүй. Тэрийг санаад нэрийг өгсөн, тийм нэр өгсөн. Яг өнөөдөр ерөнхийдөө юу ярилцах вэ гэхээр мэдээж угаасаа цөмийн бөмбөг хүн гэртээ хийнэ гэж байхгүй тий. Тийм байсан бол өнөөдөр тэг хүн болгон цөмийн бөмбөгтэй болчих байсан баг. Ерөнхийдөө өмнөх түүхийн маань үргэлжлэлийг ярих байгаа. За өмнөх дугаар дээр урнаа бит хоёр хүн төрөлхтөн за өмнөх хоёр дугаар дээр бид нар уран гэдэг элементийг нээсэн байгаа. За уран гэдэг элементийг нээгээд цөмийн задрах уруул гэдэг уруулыг олж нээсэн. Цөмийн хоёр төрлийн уруул байдаг. Нэг нь задрах уруул, нөгөөх нь нэгдэх уруул гэж байгаа. Тэгэхээр цөмийн задрах уруулыг олж нээгээд цөмийн задрах уруулыг олж нээсэн чинь тэрийг нь одоо тэндээс нь энерги гаргаж аваад тэр гаргаж авсан энергийг ашиглах боломжтой гэдгийг Szilard, Fermi тэргүүтээ бага эрдэмтэд олж нээсэн байгаа тийм үү. Өмнөх дугаар дээр бичээр анхны одоо Fermi тэргүүтээ хүмүүс Чикаго их сургуулийн биеийн хамрын заалны подвалт хийсэн анхны цөмийн реакторын тухай ярьсан байна. За энийг яаж хийсэн? За тэндээс ямар үр дагаврууд гарсан бэ гэх мэт. За энэ үйл явдлууд бол ерөөсөн 1930-аад оны ихэнх үеуд тий. Ихэнх үеэс дунд үе хүртэл энэ үйл явдлууд болсон байна. За ингээд явж итэл хүн төрөлхтөн ч айгу хэцүү. Яасан гэхээр 1937 за 33 он болсон Герман улс бол фашистуудын эрх мэдэлд орсон тий. За яг нэг фашистууд очоод Германыг эзэлсэн юм шиг тэр нь ч цаашаа зөвхөр Германы засгийн эрхийг фашистууд өөрийн гартаа авсан тийм үү. Гитлер тэргүүтээ нөхдүүд өөрийн гартаа авсан байна. За нөгөө талд Итали гэдэг нэг улс байсан. За Итали бол өөрөө давхар тухайн үеийн фашизмын ноён хэрэглээсэн тий. Ерөөсө Германы яг зөв миний уншижсанаар бол Германы фашизм тэр чигтээ Италийн Муссолинигийн фашизмыг тэр чигт нь одоо A copy хийсэн байгаа байхгүй. Гитлер бол Муссолиниг шүтдэг нөхөр байсан байна. Тэгээ ингээд Европын хоёр том улс, тухайн үеийн маш том хоёр улс хоёулаа фашист засаглалтаа болоод за фашист засаглалын нэг аюултай юм яасан бэ гэхээр ялгуурлан гадархуултуудыг явуулж эхэлсэн. Буюу одоо бидний хамгийн сайн мэддэг нь Холокостуудыг хийж эхэлсэн тий. Жууд, еврей хүмүүсийг одоо хүн биш гэж үзээ зөвхөн айрын хөл хүн байх ёстой гэх мэт юм сонин гачин юм яриад тэгээ ялгуурлан хийсэн. Тэгээ ялгуурлан гадархалт хийгээд за улмаар Орос руу дайрсан, Польш руу дайрсан, бусад одоо Европын холбооны улсууд руу дайрсан. Тэгээд нөгөө нэг захиргааны дайны төлөвлөгөө гэдэг шүү дээ. Герман, Япон, Итали гурав нийлээд дэлхийг 3 сарын дотор эзлэх гэж билүү дээ. Тэр одоо үн ч юм уу худлаач юм уу. Би одоо бүр мартчихсан нөгөө дайны үеийн ном уншааг айгу утцсан. Тэгээд хэрвээ буруу ярьж байвал мэдээж мэрэгчлүүн нөгөө засаад өгөөрөө. За тэгээд ийм байдлаар энэ гурав чинь нийлж байгаад бусад улсууд руугаа дайрч эхэлсэн тийм. Одоо ингээд дэлхийн 2 дугаар дайны байдал үүсэж байна. Яг хоо дайрч эхлэхээс өмнө ч гэсэн бусад улсууд одоо ялангуяа Европын холбооны улсууд санаа зовж эхэлж ирсэн л да энэ чинь Герман, Итали хоёрын гिचлээ. Ер нь л байдал эвгүүцсэн гэсэн үг тийм. Байдал тэнцээ эвгүүцсэн гэсэн. Ер нь дайн болох нь тодорхой болсон байсан. За ингээд дайн болохоос өмнө бас янз янзын болсон юу вэ гэхээр одоо нэг фашистууд чинь засгийн эрхийг гартаа аваад Итали талд нь орсон. Тэгсэн нөгөө Унгарууд чи их хэцүү хүмүүс гэм. Хоёр дайн дээр хоёулын дээр нь Германы талд ордог тийм. Тэгээ Германы талд ороод Унгарууд чинь еврейчүүдээ бас хөөж гаргаад тийм үү янз янзын аллагууд болжсэн. За Унгарт бол бүр ялангуяа их Будапештад болж исэн айгу аюултай одоо аллаг болжсэн. Тэр нь юу гэхээр Будапештад Дунай мөрнийг ингээд дагаад явж байнгут хүмүүсийн гутлаар одоо гутлыг хийсэн юм хөшөө байдаг.
тийм янз янзын арзмаартай эмхтэй эрэхтэй янз янзын гутал байдаг байхгүй. За тэр гутлнуудын хамгийн жижигхэн бүр юм жижигхэн хүүхдийн гутал байдаг тийм ч тэр хөшөөнүүд нь шүү дээ тий. Тэгээ тэр юуны дурсгал зориулж хийсэн хөшөө вэ гэхээр тухайн үеийн тэр одоо фашист дэглэм орж ирж явах үеийн Унгарын захирагч нь Гитлерийн улаан фэн байсан юм байна л та. Тэгээ мань нөхөр Гитлерээс жоохон оноо авах гээд одоо орчин үеийн хэллэгээр л тэ жоохон ингэж инээж ярихараас муухай л нэ оноо авах гээд мань дурак яасан гэхээр баахан еврей хүмүүсийг дунаа мөрний ирэг дээр хооронд нь ингэж олсоор холбож зогсоож жагаад тэнгүүтээ сум хэмнэх үүднээс нэгийг л буутсан байна. Нэг нь буудаад цаашаа дунаа мөрнөлөд түлхсэн. Тэгээ араас нь тэнцээ нөгөө холбоод уйцсан байгаа юм чи бусад хүмүүс нь татагдаад ороод уна шүү дээ. Тэгж ингэж амар хүмүүсийг одоо хороодог гэсэн маань. За тэр үе чинь бүр сум хэмнэхийн тулд давхар бууддаг гэсэн тий. Давхар буудахын тулд Германы яс ялангуяа тэр зэвсэглүүд нь хөгжсөн байна. Амар өндөр пропеллертэй буунуудыг хийж мэйсэн. Ийм аюултай байдлууд болж эхэлсэн учраас одоо зарим ихэнх зарим ч бүр манай Эйнштейн тэргүүтээ ихэнх еврей физикч нар аюулгүй ялангуяа тухайн үе дайнд шууд ороогүй байсан Америк орн руу дөрвсөн тийм ингэж дөрвсөн байна. За энэ цаг одоо тооллын хувьд би жоох ингээ холиод яриад байгаа шүү гэн. Чи яг Эйнштейн дөрвсөн чинь дөнгөж Гитлер юу засаг хэрэг авсны дараахан баха. Ер нь нөгөө Гитлер чинь бүр яатсан Эйнштейний физик жууд физик энэ бол физик биш гэж хэлээд тэгээ тухайн Германы шинжлэх ухааны академийн захирлаар Леонард гэдэг хүн тавиад тэгээ нөгөөх нь болохоор улаан фашист бүх ерөөсө жууд гаралтай хүмүүсийн физикч одоо физикч химичтэй бүх шинжлэх ухаанч нарын ажлаас нь халаад тэднийх нь бүх бүтээлийг шатаагаад ерөөсө энэ бол жинхэнэ тэг шинжлэх ухаан биш энэ төр гэдэг байсан байгаа байхгүй тэг энэ бүр Филипп Леонард гэдэг энэ хүнээс болж Эйнштейн 2 удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн ч Филипп Леонард эсэргүүцээр хагаад өгөөгүй гэдэг байхгүй. Тэгээ Нобелийн түүхэнд бас Филипп Леонардод Нобелийн шагнал өгснэг бол айгүй их одоо маш шүмжлэлтэйгээр хүлээж авдаг. Энэ бол маш фашисттэй хэцүү хүн байсан. Одоо нэг Хабер Фриц гэдэг бас нөхөр байгаа шүү дээ. Хоёулаа азотын дугаар дээр ярьж ирсэн. Тухайн хүн маань өөрөө азотыг ашиглаад бордоог нээсэн ч гэсэн яг энэ 1-р дайны үед хортгийг зохион бүтээсэн хүн тий. Хамгийн бас нэг аимшигтай юм нь энэ 2-р дайнд юу болсон бэ гэхээр Фриц Хаберын бүтээсэн тэр хортгийг байгаа шүү дээ. 1-р дайнд ашигласан хортыг. Яг тэр хортыг германчууд жоохон сайжруулад нөгөө нэг чемберүүдийг хийж хортгийн чемберүүдийг хийж эхэлсэн багхгүй. Пош Аушвиц энтерт хийсэн тэднийг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ Фриц Хабер чинь өөрөө жууд хүн байсан багхгүй. Өөрөө еврей хүн байсан. Өөрийнх нь бүтээлээр өөрийнх нь үндэстнийг одоо хэдэн саяараа цааш нь харуулад нөлөөлсөн гэсэн. За тэгэхээр ингээд цаг үеийн байдал одоо нөгөө нэг тайзаа засах юм бол цаг үеийн байдал юм эвгүй болсон байсан маа. За энэ үед юу болсон гэхээр 1939 оны 8 дугаар сарын 2-ны өдөр нөгөө Силард байгаа шүү дээ. Манай энэ яг хамгийн анхнд бөмбөг хийж болох юм биш үү гэдэг санааг гараад хямарж исэн нөхөр Эйнштейнтэй уулзсан. Эйнштейнтэй уулзаад юу үзүүлсэн бэ гэхээр Силард болон бусад одоо эрдэмтэд одоо хаан тэргүүтэй энэ эрдэмтэд захиа бичээд энэ захианы агуулга нь Рузвельтэд хандаад за Гитлерийн Герман улс Франц улстай дайн хийж байна. Францад бол Европын хамгийн том ураны орд байгаа. Энэ ураны ордыг Гитлерийн Германы зэргүүд эзэмших юм бол эзлээд авчих юм бол нацистын Герман хамгийн түрүүнд яах нэ цөмийн одоо зэвсэгтэй болох аюултай байна. За нацистын Герман мэдээж хамгийн түрүүнд цөмийн зэвсэгтэй болох юм бол дайн бол шал дайны байдал шал өөр болно. Ийм утгатай захиа бичсэн байна. Тэгээд тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельтийг Америкчууд энэ дайнд татагдж ороод цөмийн бөмбөгийн хөтөлбөрийг маш яралтайгаар эхлүүлэх хэрэгтэй. Ингэж бид нар дайныг зогсооно гэсэн утгатай захиа бичсэн байхгүй. Тэгээ Эйнштейнд үзүүлэхгүй нөгөөтгөө. За Эйнштейн бол яг одоо жишээ нь Walter Isaacsны номыг унших юм бол Эйнштейн бол эхнээсээ эсэргүүцэж исэн энэ захиаг. За хэд бүр Эйнштейнийг гэрт цуглаж энэ одоо Силард, Вигнер, Евжен Вигнер, Теллер гэх мэт тэргүүтэй энэ эрдэмтэд уулзаж Эйнштейнийг ятгах гэж үзсэн. Тэг ийм чухал хэрэгтэй. Эйнштейн бол өөрөө пацифист хүн байсан. Дайныг үзэн яддаг. Хүндрэлтэн бол дайнгүйгээр амьдрах ёстой гэж одоо өөрийн гэсэн хувийн үзэлтэй хүн байсан учраас эсэргүүцсэн. Гэхдээ яг энэ захиа бичгээс хэдхэн сарын өмнө Германы айрам тэр Францын уурхаар руу яваад орсон байхгүй. Яг хажууханд нь тулаад ирсэн. Тийм учраас Эйнштейн санаа зовсон. Энд чи одоо нөгөө нэг хамаг том тухайн үеийн хамгийн супер зэвсгийг
германчууд эзэмших юм бол баларх юм байна гэд Эйнштейн одоо зөвшөөрөөд тухайн захиан дээр гарын үсгээ зураад өгсөн мөн. За яагаад Эйнштейнээр ингэж хийлгээд аваа гэдэг бол тодорхой тий. Тухайн үед бол Эйнштейн суперстар байсан. Эйнштейн бол одоо бараг хүндрэлтний түүхэнд одоо сүүлийн 200 300 жилийн хугацаанд гарч ирсэн улс төрийн хувьд ч шинжлэх ухааны хувьд ч тэгээд нөгөө нэг зөвхөн гудамд гүйж яваа хүүхэд ч таньдаг хэмжээний од байсан шүү дээ. Тэгээ өнөөдөр хүртэл бараг 6 настай хүүхэд 7 настай хүүхдээс Эйнштейн гэх юм бол нэрийг мэдчихэдэг шүү дээ. Ийм нөлөө бүхийн хүн байсан учраас Эйнштейнээр захиа одоо уул нь Эйнштейнээр захиа бичүүлсэн гэж хүмүүс ярьдаг. Гэтэл үгүй, Эйнштейн бол тэр захиаг уншаад өөрийн жижигхэн засварыг оруулаад тэгээд захиан дээр гарын үсгээ зурсан баг. Эхний захиан дээр. За ингээд Рузвельт руу нөгөө захиаг явуулаад Рузвельтийг шахва одоо цөмийн хөтөлбөрөөр эхлүүлээ гэдэг. Тэгсэн яг бодит байдлаас яасан бэ гэхээр нөгөө захиан шууд Рузвельт руу очиагүй байхгүй. Ягаад дунд нь өөр хүмүүс уншин штэ тэр чинь ерөнхийлөгч рүү очиж байгаа захиан штэ тий. Уншаад итгээгүй ийм юм байх боломжтой гэдэгт нь итгээгүй. Ягаад тэгэхээр одоо тухайн үед бол мэдээж эрдэмтэн хүмүүс тэр одоо зөвлөх байсан ч гэсэн тийм өндөр хэмжээний мэдлэгтэй хүн тэнцээ ховор байсан байгаа байхгүй. За харин нэг азар эдийн засагч мэрэгчлээ бас физик сонирхдаг байсан. За ялангуяа Эйнштейнтэй бас хэд хэд найзалж исэн. Яг энэ Эйнштейний нээлтүүдийг их ярилцдаг байсан. Александр Саач гэдэг нөхөр. Энэ хүн өөрөө тэр захиаг олж аваад 39 оны 10 сарын 11-ний өдөр өөрийн биеэр Рузвельтэд танилцуулсан байна. За Рузвельт уншаад ойлгоогүй заяа. Яг энэ цөмийн зэвсэг гэж юу юм, энэ боломжтой үгүй юу гэдгийг нь ойлгоогүй. Чин хэцүү шттэ. Нүдэн нөгөө нэг хоёулаа өмнөх дугаар дээр ярьсан шттэ. Сталин нөгөө эрдэмтдээ цөлчдөг гэх тээ. Нүдэнд харагдаж гарт баригдахгүй ийм жижиг юмнаас нэг хотыг тэгшлэгээр хэмжээний одоо их хүч гардаг бөмбөг байна хэр чинь нэг юм үлгэр шиг санагдаж шттэ. Шидэт саваа юу тэр ямар тий. Итгээгүй тэгээ Саачаас асуусан энэ боломжтой юу гэдэг. Яагаад вэ гэхээр Рузвельт мэдчихсэн Саач бол яг энэ шинжлэх ухааны хүрээлэл дунд бол илүү тэр дунд байгаа хүмүүсээс харьцангуй мэдлэг сайтай тий хамаагүй одоо advanced мэдлэгтэй их өндөр түвшний мэдлэгтэй хүн болцсон гэдэг. Тэгээд асуусан байна. Гэтэ ингээд Рузвельт айгу энгийнээр асуусан байна. Чи ерөөсөө чиний ингээд одоо чи болон бусад энэ эрдэмтдийн хүсэж байгаа зүйл бол ерөөсөө нацистын германууд бидрийг төрүүлээд дэлбэлээ хийчихгүй гэл хүсэж чинь тийм үү гэж асуусан байгаа байхгүй. Тэнгүүд нь Саач яг наадах чинь тэгээд албан ёсоор Америкийн хамгийн анхны цөмийн хөтөлбөр эхэлсэн ба. За энэ цөмийн хөтөлбөр эхлээд гэхдээ айгүй удсан. Яг одоо нэг ажлын комисс байгуулагдаад ажил хэрэг болох гэж утсан гэсэн үг байхгүй. Яг тэгэхээр бүгд их нэг юм хойрог удаан шүүмжлэлтэй хандж исэн те. Энд чинь нөгөө хүн төрөлхтөн түүхэндээ анх удаага цөмийн технологиг эзэмших гэдэг шүү дээ. За ингэ явж байгаа. Ингээ удаан байсан. Тэгсэн манай Эйнштейн яг өөрийн биеэр бол хоёр дахь захиагаа нөгөө хэдтэйг нээлж бичсэн байна. За энэ үед байдал бол эвгүүцсэн байсан. 1940 он эхэлсэн. 1940 он эхлээд юу болсон бэ гэхээр Герман цөмийн хөтөлбөр эхлүүлсэн багхгүй. За тэрийг нөгөө нэг Английн талын юунууд тагнуулууд бол мэдээлсэн. Герман цөмийн хөтөлбөрөө эхлүүлсэн. Хамгийн зөвүүн нь юу болсон бэ гэхээр Германы цөмийн хөтөлбөрийн одоо энэ том дарга байгаа шүү дээ тий. Яг одоо нэг Америкийн хамгийн цөмийн хөтөлбөрийг удирдсан хүн бол Оппенхаймер шүү дээ. Үүнтэй адилхан Германыг удирж исэн хүн хэн бэ гэхээр тухайн үеийн genius одоо гоц ухаантан Вернер Хайзенберг гэж залуу байсан бай. За Хайзенберг бол Филипп Ленардын одоо ингээд хараанд ор байж идэг. Маш ухаантай залуу. Бүр Хайзенбергийг маш ухаантайг ингэж хідүүлээ зүүрлэж болно. 1925 онд 26 онд за нөгөө Альберт Шрёдингер квант механикийн суурь болсон Шрёдингерийн гიშтэглээ бичээд бидний энэ квант механик гэдэг цоошин ертөнц атомын гүн рүү орж байгаа шүү дээ. Цоошин ингээд хинч ойлгоогүй юм ийм Шрёдингер тэнцээ илүү физик одоо дүртэй болгож байна гэсэн. Нэгсэн дор Шрёдингер квант физикийн Ньютон багхгүй Ньютоны гიშтэглийг бичсэн. Ийм ухаанд. Гэтэл энэ үед Шрёдингер 39 настай хүн байсан багхгүй 38 39 хүн байсан. Нэгсэн дор маш их хэмжээний мэдлэг өөртөө суудсан, тогтцсон тийм судлаач эрдэмтэн хүн байсан ба. Гэтэл Шрёдингероос жилийн өмнө Хайзенберг гэж залуу яасан бэ гэхээр Шрёдингероос шал өөр санаагаар өөрийн гэсэн квант механикийг бий болгосон байхгүй. Тэр үед Хайзенберг хэдтэй байсан бэхээр 25 та хүүхэд байсан байхгүй. Хайзенберг ерөөсөө ийм одоо энэгээр нь харахад маш ийм хурц ухаантай залуу байсан ба. За өнөөдөр бүр энэ Хайзенбергийн матриц механик бол квант орны онол гэдэг маш том онолын суурь болж явдаг байхгүй. Ийм нөхөр Германы цөмийн хөтөлбөрийн босс болоод байна тий. Тодорхойгүй зарчим юм. Яг зөв. Ерөөсөө квант механикийн маш том суурь шүү дээ. Босс болоод очсон. Тэгсэн манай талд ажил явж өгд. За манай талд ч гэж Америкийн талд тий ажил явж өгдөг.
За ингээд Эйнштейн дахиж 2 дахь захиагаа бичиж одоо нөгөө нэг цөмийн хөтөлбөр рүү илүү хурдан хэрэгжүүлэхгүй бол тэг нэг л мэдхэд дээрээс бөмбөг унж ирээд хэдүүлээ ингээд үнсэн товрох боллоо гэдэг. Одоо хэтрүүлж хэлэх юм бол тий. За ингээд Америкийн цөмийн хөтөлбөр бол маш айжмаар эхлээд за энд яасан бэ гэхээр одоо бидний мэддэг түүх тийм үү. Одоо ялангуяа нэг хэдэн жилийн 2023 онд гарлуу да. Юу чинь 24 онд гарлуу. Тэг саяхал гарсан. 23 онд гарсан баха. Оппенхаймер хийнэ Нолны энэ киноны түүхээс харах юм бол яг ингэ цөмийн хөтөлбөр хийлсэн. За цөмийн хөтөлбөр эхлээд 3 вакцин 3 газар суурилсан. За бидний хамгийн сайн мэддэг нь бол Лос Аламос буюу яг тэр цөмийн бөмбөгийг хийж исэн газар. За нөгөө үлдсэн 2 газар бол цөмийн одоо ураныг баяжуулах тий уран болон плутоныг баяжуулах. За нэг нь бол бит хоёр өмнөх дугаар дээр ярьсан Чикаго их сургуулийн биеийн хамрын заалын футболд анхны реакторыг хийх. За реактор хийх нь ямар чухал нөлөөтэй байсан бэ гэж хүмүүс асуудаг. За энэ бол одоо бөмбөг хийхийн хамгийн анхны үйл явц. За бөмбөг хийхийг бол бүгд одоо ерөнхий санааг нь мэдчихсэн. Энд чинь зүгээр л удирдлаггүй цөмийн хуваагдах уруулаа. Тэ удирдлаггүй орчиход наа чинь дэлбэрэлт үүсгэн бүгд мэдчихэе. За реактор хийхээр бидний нэг удирдна гэсэн. Энийг удирдна гэдэг чинь бид маш их зүйлийг мэдэж авна. За дээрэс нь эрдэмтэн хүмүүс одоо нэг сумаар дор хаяж 2 туулаа бууддаг гэдэгтэй. Аль болох нэг сумаар олон зүйлийг сурахыг хичээдэг. Тийм учраас реактор хийснээр бүх эрдэмтэд юу бодож исэн бэ гэхээр энэ бөмбөгийг одоо цөмийн бөмбөгт оролцож исэн эрдэмтэд энэ бөмбөгийг хийсэн ч бай, хийгээгүй ч бай. Энэ ирээдүйд хүндрэлтэнд энергийн хувьд эрх чөлөөнд хүрэх юм гэдэг мэдчихсэн учраас реакторыг бас хийх хэрэг шаардлага тэмцээ явж байгаа байхгүй. Тэгээ ингэж реакторыг хийгээд Фермитийн реактор гаргаж аваад анхны нэг амжилттай жолоодлоготой цөмийн хуваагдах хурлыг хийсэн. За нөгөө тал тангалттай 600 кг уран болон плутон гаргаад авсан. Ингээ хоёр талаас галт тэргээр энийг чинь нийлүүлээд Лос Аламос буюу Манхэттен төсөл дээр ирж байгаа юм тий. Одоо Project Manhattan гэдэг чинь Мексикийн Лос Аламос ирээд Оппенхаймер тэргүүтээ эрдэмтэд за энд яг юу хийж байгаа вэ гэхээр надад одоо ийм мэдлэг байна. Хангалттай хэмжээний уран байна. Нэгсэндээ хоёулаа тесрэх бөмбөгөөр динамитаар ярих юм бол хоёулаа хангалттай хэмжээний динамит байна тий TNT гэж байна. За нөгөө талд хоёулаа мэдлэг байна. Энэ TNT-г яаж жолоодлохдоо энэ TNT-гээс уран гаргаж өгөх вэ? Хоёулаа TNT-г яаж шатаахаа мэдчихээн гэсэн үг тий. Тэгээд ямар ч нэг уурын зуух ажилуулж чадна гэдгийг бол мэдчихээн гэсэн. За ингээ энэ хоёр талын мэдлэг болон нөөцийг ашиглаад хоёулаа энэгээр юу хийх гээд байгаа вэ гэхээр зэвсэг хийх гээд байна тийм үү. За зэвсэгдээ тухайн үед хинч одоо өмнө хийж байгаагүй зэвсэг. За тухайн үеийн дөнгөж хөгжиж байгаа атомын физик, квант физикийг ашигласан зэвсэг хийх гэж байгаа. Одоо яг хөө ингээл чинь өнөөдөр байсан бол квант механик үүсээ 100 жил болсон. Энэ үед ийм зэвсэг хийх юм бол хоёлаа хэдүүлээ ингээд квант механикийг 100 жил ашигласан юм чинь хангалттай сайн ойлгох шүү дээ нөгөө зэвсгээ яаж хийх үү гэдэг. Тухайн үед чинь квант механикийг бид нар дөнгөж ашиглаж эхлээд дөнгөж суралцаж эхэлж байгаа байхгүй. Одоо хэл сурахаар ярих юм бол одоо нэг те дөнгөж өөрийгөө танилцуулж сурч байгаа байхгүй те тэр чинь өөрийгөө танилцуулаад хүний нас асуудаг болсон нэг ийм ажил төрөл асуудаг ийм л хэмжээнд явж исэн гэсэн үг бид нар. Ингэж явж исэн чинь зэвсгийг шаардлага гарсан, дайнд оролцох шаардлага гарсан ийм мэдлэгтэй одоо ингээд тулаад хүрээд ирсэн. За Оппенхаймер бол өөрөө аимшигтай одоо бас ухаантай хүмүүсийн нэг юу вэ гэхээр бас нэг юм жишээ байдаг. Оппенхаймер ч өөрөө Европод доктор хамгаалсан. За яагаад доктор Европод хамгаалсан бэ гэхээр Европод квант механик үүссэн. Оппенхаймер бол Европоос квант механикийг Америк руу авчирсан хүн байхгүй юу? Ерөөсөө атомын физик, цөмийн физикийг Европоос Америк руу авчирсан хүн бол Оппенхаймер. Тэгэд Оппенхаймерыг одоо нэг Прометеутэй зөвөрлөдөг тий. Прометеу бол хүн төрлөختөнд галыг авчирсан хүн гэдэг. За үүгээрээ ингээд зарим хүмүүс бас ингэдэг. Оппенхаймер бол цөмийн бөмбөгийг бүтээснээрээ хүн төрлөختөнд ийм Прометеу шиг галыг авчирсан гэдэг. Үгүй Оппенхаймер нөгөө талаас тэр Америкт юу хийж байгаа вэ гэхээр квант механик гэдэг шинжилгээ ухааныг авчирснараа Прометеу байхгүй тий чи бас нэг утгах нь тий. Энэ шинжилгээ ухааныг авчирсан том хүн. Мань хүн чинь өөрөө Хайзенбергтэй уулзж ирсэн, Бортой уулзж ирсэн хүн. Ийм нөхөр. За тэгснэ Европт явж байгаад квант механик хар нүхтэй холбоотой лекц уншихаар болсон чинь 3-7 хоногийн хугацаанд тэр үуч нөгөө галт тэргээр явна шүү дээ. Нэг хотоос нөгөө хот руу айгу удаан явна тий. 3-7 хоногийн хугацаанд герман хэл сурцсан байна. Тэгэнгүүтээ шууд герман аудиенст одоо герман сонсогч нарт их хэлээр нь тайлбарлаж өгөө тийм чи. Өёо. Ингээд ямар нэгэн газар очиж ерөөсөө лекц уншихаараа очих замдаа тухайн улсынхаа хэлийг сурчдаг.
Тэгээ шууд их хэлээр нь тайлбарлаад өгдөг. За тэгээ өөрийнх нь бүр амьдралынх нь нэг юм дүрмүүд нь ингэдэг. Өөрөө бас нөгөө нэг хиндүү хэл сурсан шүү дээ. Яагаад хиндүү хэл сурсан гэсэн чинь Махата Гита гэдэг одоо хиндүүгийн тэр том бурхтын тухайн номыг унших гад тэнгуут нь хэлийн сураад тэгээд тэр номыг уншсан байгаа байхгүй. Ерөөсөө өөрийнх нь дүрм нь ямар нэгэн тий гадны номыг уншиг гэх юм бол шууд хэлийн сурдаг. Тэгэл тэр номыг уншдаг. Тийм айхтар тарих байсан маань. За энэ хүн энэ тийм байна. Гоц юм. Америкийн анхны цөмийн бөмбөгийг хийхээр болсон. Тэгээ ийм хүнч байх нь аргагүй болж байгаа юм. Тэгэхээр Европтой нацистын Германтай харьцуулах юм бол зүгээр одоо хүмүүс ингээд агүй ухаантай ухаангүй гэдэг юм ярьдаг шүү дээ. Би бас өнөөдөр Америкт тэгж яриад байна тий. Яг одоо зүгээр жишээнүүдээр нь харьцуулах юм бол ингэж хэдүүлээ харьцуулах юм бол Европод Хайзенберг гэдэг нэг гоц ухаантай нөхөр, Америкт Оппенхаймер гэдэг нэг гоц ухаантай хоёр нөхөр яг адилхан нэг юм хийж штэ. Яг адилхан цөмийн бөмбөг хийх гээд яг зэрэг эхлээд за бүр ясман дээрээ Герман төрүүлсэн байгаа штэ. Герман 6 сараар төрүүлсэн явж байгаа штэ. Ийм байдалд орж байгаа байхгүй. Тэгэхээр Оппенхаймер бол маш их дарамтан дунд дэр гэсэн үг штэ. Мань хүн те. Тинчээд бөмбөг хийхээс гадна өөрөө жууд хүн байсан. Өөрийнхөө ард түмний төлөө юм хийж байгаа штэ бас. Тэгэнгүүт өөрийнх нь ард түмнийг алж чадж байгаа нөхдүүд өөрөөс нь бүтэн хагас жилээр төрүүлээд явцсан. Ийм хямарцсан маш хүнд байдалд орсон баг. Дээрээс нь өөрөө Хайзенбергтэй уулзсан хүн. За Хайзенберг бол ямар эвгүй тарих вэ гэдгийг өөрөө мэдж байгаа тийм бүр. Тийм учраас Оппенхаймер бол яг одоо манайхан ч гэсэн киног нь үзээ номыг унших юм бол яг харах юм бол айгүй их юм депресд орсон байгаа шүү дээ. Маш их юм депресд орсон. Яж ил өөрөө чинь айгүй chain smoker баян юм тасралтгүй тамхи татдаг хүн. Тэгээ тамхинасаа олж юуны нарийн хоолойны хорт татдаг тусаад өнгөрсөн шүү дээ хөрхий. Тэгээ маш их тамхи татдаг ийм хүн байсан. Тэр ийм байдал үүссэн байсан гэсэн. За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад энэ байдлаас яаж Оппенхаймер гарсныг ярилцъя тий. За сонирхолтой ш. За эрхэм баян эрүүл бие эрүүл Монгол хүний төлөө Вига компани нүклийн хүчилгээ бүтээгдэхүүн байгаа. Тэгээд миний уудаг бүтээгдэхүүн л те. Тэгээд Япон улсын ийм бүтээгдэхүүн. Монгол улсын эрүүл мэндийн яамнаас аль биес зөвшөөрөгдсөн. За Япон улсын Фукуока хотод үйлдвэрлэгддэг энэ Вига брендийн нүклийн хүчил эрүүл мэндийн ийм нэмэлт одоо бэлтгэл гэж байгаа. Тэгээд нүклийн хүчил гэж яг юу вэ гэхээр одоо бидний нөгөө биед ч нүклийн хүчилгээд угаасаа байгаа штэ тий. Тэгээд энэ нь болохоор ямар үүрэгтэй гэхээр ДНХ-ийн үндсэн бүрэлдэхүүн болж явдаг. Тэгээд эсийн өсөлт, нөхөн төлжилт, удамшлын мэдээлэл дамжуулах, уурга нийлгэжилт, мэдрэлийн эсийг тэжээх зэрэг одоо хүний биеийн хамгийн чухал үйл ажиллагааг удирддаг. Тэг яг одоо бас миний биед те хідэн тэрбум юм химийн урвалууд одоо хуваагдал эсийн үржил үхэл одоо юу гэдгийг өчтөрчнөө юм одоо ингэж болж байгаа. Тэгээд үүнд нь одоо жишээлбэл нүклийн хүчлийн гол үүрэг гэх юм бол эвдэрсэн эсийг засварлах, хортой эсийг устгах, одоо эрүүл эсийн тоог нэмэгдүүлэх гэдэг юм үүрэгтэй. За энэхүү бүтээгдэхүүн нүклийн хүчил нь болохоор энэ саалман загасны төрснөөс гаргаж авсан за Япон чанарын стандартаар үйлдвэрлэгдсэн юм хүнсийн нэмэлтээ. Тэгээд одоо нөгөө нэг эс эрүүлэх юм бол би эрүүл байна гэдэг шиг одоо зүрх хэлгэний үйл ажиллагаа, дархлаа, нойр, одоо ядаргаа, оюун санаа, цусны эргэлт, арьсны эрүүл мэнд, гормоны тэнцвэр, эрч хүч, за одоо бэлгийн туршилт гэж явж байна. Ер нь яг хаа тэгээд нөгөө ерөнхий одоо биеийн тэр эсүүд маань эрүүл байх юм бол эдгээр одоо тэ бие эрэхтэнд ингэж нөлөөлдөг байх нэ. Тэгээд энэ доторх бас одоо үр дүнтэй найрлагууд нь болохоор нотожинсин гэж цусны эргэлт, маса гэдэг гормоны тэнцвэрийг хадгалж яадаг. За коэнзим Q10 стресс бууруулах, поли хүчил, цус багталт, за 13 төрлийн витамин А витамин B1, B2, B6, E, K зэрэг одоо энэ витаминуудыг агуулсан. За уутандаа бол 300 ширхэгтэй байдаг. Тэгээд 1 сар хэрэглэнэ. Өдөрт 10 ширхгийг өглөөрөө өдөргээд авахгүй. Ерөөсөө өдөрт нэг удаа л 10 ширхгийг ингээд нэг дор ингээ уучдаг. Тэгээд 1 сарын хэрэглэн 198 мянган төгрөг. За өдөртөө бол 6600 төгрөгийг бол ингээ хуваагаа үзэхээр гарах юм бэлээ. Тэгээд за E-Mart супермаркетын одоо дотор байдаг City Farm гэдэг те. За City Farm болон Skin Farm клиник дээр борлуулагдж байгаа. Та бүхэн маань Vega Mongolia гэдэг одоо Facebook дээр нь дагаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авбал их зүгээрээ. Тэгээ бид нар чинь нөгөө их ядраад байна. Тэ одоо нойргуудаад байна. Ингээд тэгээд байна гэдэг аюух тэгдэг. Тэгээ заримдаа бас нэг юм жижигхэн зүйл бас дутагдцсан явж яадаг те. Нэг магний аваад уудаг юм эсвэл одоо энэ сайхан бүтээгдэхүүнийг аваад хэрэгэлдэг юм уу. Тэ тэрийг л ингээд
хөгжүүл ингээ болох гээд байгаа юм дээр ингээд нөгөө нэг асуудлаа янзлыг засъя гэж бодохгүй тэгээ тэрнтэйгээ яваад цаг алдаад энэ бүтээгдэхүүнийг тий хэрэглээд үзээрэй. Тэгээд бас үнэхээр үр дүнтэй юм гоё бүтээгдэхүүн байгаа. Vega Mongolia гэд Facebook-ээр нь дагаарай. Нэвтрүүлгийн маань ивент итгэж хими элементүүдийг одоо хүмүүст өргөх боломжийг олгож байгаа. Танай байгууллагын хамт олонд их баярлалаа. Баярлалаа. Хараа одоо нөгөө иймэрхүү юм дээр бас яг чиний төрөний хэлдгэр бид нар чинь угаасаа л нойр энэ дутгал юм бол тэнцээ угаасаа шууд дагаал нэг эрдэс дутагдчихаа шүү дээ. Ямар нэг эрдэс витамин нуклеин хүчил юу гэдэг юм бүү ихэнх дутагдж байгаа учраас цаг алдаж явахгүйгээр уулын дэлгүүр ороод авчмаар юм байна тий. Тэгэл нэг өдөр тутамдаа хэрэглээ явж ивэл зүгээр юм шүү. Аа. Тий. За одоо ингээд за байдал одоо их юм. Одоо нэг хоёр талаас нөхдүүд хоорондоо өрсөлдөж шүү дээ. Технологи болон мэдлэгээрээ тий. Тэгээ хоёр тал чинь дандаа л Оппенхаймерын бүрдүүлсэн баг бол Ферми явж байгаа, Оппенхаймер явж байгаа. За Эйнштейн шууд оролцоогүй. За дунд нь залуучууд дунд нь Ричард Файнман явж байгаа, Тейлор явж байгаа, Отто Хаан явж байгаа гэдэг тухайн Америктээсэн хамаг том тархинууд явж байгаа. За нөгөө талд Германд Хайзенберг байгаа, тэр Филипп Ленорд байгаа тий. За бусад Германы том эрдэмтэд тэнцээ байгаа. Ингээд эрдэмтэд цоошин зэвсэг бүтээх дайнд орж байгаа байхгүй бүгд лабораториудаа суугаа тий. За одоо ингээд юу болсон бэ гэхээр Оппенхаймерын багт хоёулаад одоо нэг юу вэ? Хангалттай хэмжээний одоо динамит буюу уран байж байгаа тий. Плутон байж байгаа. Нөгөө талд туршлагын бас нэг баримт байна. Тэр нь одоо жолоодлоготой энийг цөмийн задрах урвалыг хийж ийн. За гэтэл яг бөмбөг хийх юм чинь зүгээр энэ цаасан дээр харандаагаар бичсэн хэдэн тэгштгэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цаасан дээр харандаагаар бичсэн тэгштгэлийг бодох гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Яг бодит байдал дээр юм чинь өөр болно тий. Одоо хэрэг манай 10 жилийн биш манай сонсогч нар санаж байвал бид нар 10 жилдээ физикийн бодлого бодохоор хэд хэдийн ямиг ингээд үл тооцъё гэдэг шүү дээ. Агаарын эсэргүүцлийг тооцоо болиё гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар нэг хялбарчилдаг. Гэтэл энэ бөмбөгийг хоёулаа хийхдээ агаарын эсэргүүцлийг тооцоо болиё гэвэл тесрэхгүй шүү дээ тэр чинь тий. Бөмбөг чи ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр бүх энэ нарийн юмнуудыг тооцох хэрэгтэй болж байна. За ийм маягаар том баг ажиллаж исэн. За энэ дунд яг хуу цөмийн бөмбөгийг бүтээх гэж явж байхдаа нэг том нээлт юу болсон бэ гэхээр бид нар бас параллел тооцоолол гэдэг ямиг хамгийн анх туршиж үзсэн байна. Гэхдээ хүн дээр компьютер дээр биш шүү дээ. Яг тэр үед компьютер байсан л та хамгийн анхны. Гэхдээ тэр нь өөрөө их удаан байсан. Тэр нэг хүмүүсээр бодлого бодулдаг шууд. Тэгвэл тэр үед ихлэ яадаг гэсэн бэ гэхээр миний бодсон бодлогын нэг хэсгийг дараагийн хүн бодоод шалгаад тэрийг дараагийн хүн ингээд бодоод юм цаг алддаг. Тэгэнгүүт Файнманы санаа яасан гэхээр тухайн бодлогыг 10 хуваагаад 10 тусдаа бодонгуудаа нийлүүлцдэг. Тэгэл параллел тооцоолол гэж байгаа байхгүй тий. Тэгээ ингээд тэр тооцоолыг илүү хялбарчлах аргуудыг олж нээсэн. За хоёул энэ тухай дэлгэрэнгүй нөгөө Манхэттныг яг тесэлж шахсан түүх гэдэг байгаа. Тэрэн дээр дэлгэрэнгүй ярина. Тийм болохоор ингээд орхичээ. За одоо болохоор ингээд тэр зүгээр л цаасан дээр харандаагаар бичсэн байсан амьгууд гიშтэглүүдийг хоёул амь оруулах хэрэгтэй болж байгаа. Амь оруулна гэдэг нь бөмбөг болгоно гэсэн үг шүү дээ. За ингэж бөмбөг хийхин тулд эхнээсээ асуудал гарч эхэлнэ. За эхнийх нь юу вэ гэхээр нөгөө ураныг баяжуулаад авчлаа. Одоо уран 230-нд хоёлаад ингэ байж байна. Нэг юм критикал массын утга гэдэг юм хэрэгтэй. Одоо өмнөх дугаар дээр ирсэн тийм дор хаяж 50 кг гэдэг ч юм уу. Ийм критикал масс гэдэг утга хэрэгтэй. За энэ критикал масс гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр уран 235 буюу уран 238 изотоп байгаа шүү дээ. Энэ маань өөрөө докторгүй элемент. Өөрөөсөө шууд автоматар бета цацрагалт цацраг итэх гаргаал өөр уран болчдөг. Ураныхаа 238 ч юм уу болчдөг тийм. Энэ докторгүй элемент байна. Гэхдээ энэ нөхөр рүү хоёлаа гаднаас нь протоноор буудах юм бол шууд хуваагдах цөмийн хуваагдах урвал руу ороход бэлэн байждаг тийм. За тэгэнгүүт тэр критикал масс гэдэг одоо критикал гэдэг чинь критикал гэсэн үг тийм. Монголоор одоо юу гэдэг юм бол критикал массаас жоохон бага утгатай байх юм бол хоёлаа гаднаас нь нейтроноор буудах юм бол нөгөө нэг задрах урвал нь хитрхи хурдан явагдаад тесрэхээс өмнө задрах урвал нь явагдаад дуусчихна гэсэн үг тийм чи. Нөгөө талаас критикал массаас их байх юм бол тий. Жоох их байх юм бол угаасаа задрах урвал явагдах боломжгүй болчдөг тийм чи. Тэгэхээр яг ийм precise одоо ийм нарийн критикал массын утга хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр утга нь би гаднаас нь протоноор буудангууд нөгөө чинь хоёр өөр элемент болж задралаа шүү дээ. Тэгэхдээ задрахтаа дахиад нэг юм 3 ширхэг протон гаргана шүү дээ. Тэр протон нь тэр критикал масс дотроо байгаа дахиад нэг үлдсэн протонууд очиж биш ураануудаа очиж мөргөн тий. Тэгээ нөгөөдөл нь дахиад задарна буюу эхний цөмийн хуваагдах задрал нь дор хаяж 2 ширхэг цөмийн хуваагдах задралыг тижээх боломжтой массын утгыг
критикал масс гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи эхнийх нь 2, хоёр дахь нь 4, дөрөв дахь нь 8 гээ явчихсан шүү дээ. Тийм учраас энийг гинжүү уруул гэдэг юм. За бас юутай адилхан төсөөлж болж байгаа гинжүү уруулыг ойн төмөртэй. Ойн төмөр бол ерөөсө жижиг юмнаас эхэлж байгаа шүү дээ. Нэг мод шатахад цаана 2 модыг шатана. Тэр 2 модсын цаашаага 4 мод ингээд шууд геометр прогрессээр өссөн явчихна тий. Яг үүнтэй адилхан цөмийн уруул хуваагдах уруул нь яг ийм маягаар хуваагдах юм бол эн чи тесрэлт үүсэх байхгүй. Маш богино хугацаанд тесрээ явчихаар эн чи тесрэлт үүсэж байгаа байхгүй. Маш их температур гарна тий. За энийг л критикал масс утга гэдэг юм. За ийм утгад масста уран гаргаж авах хэрэгтэй. За ураанаа гаргаад авчлаа гэж төсөөлье хоёлаа тий. Одоо гоё мөрөөдий тий. Яг тэр нөхцөл мэдээж гаргаад авцсан. За гаргаж авахын тулд гэхдээ яг бас нэг юм гоё физикийн нарийн юм технологиуд ашигласан. Тэрний юу гэхээр зөвхөн хамгийн наазах нь бидний хамгийн сайн мэддэг нь бол центрифугийн технологи гэдэг. Тэр нь юу гэхээр нөгөө хоёлаад анх ирсэн уран бол зөвхөн 238 байхгүй юу? Гэхдээ дотор уран 235-ын агуулмжтай. За химийн хувьд энийг ялгах ямар ч боломжгүй. Нөгөө хүнд ус, энгийн ус хоёртой адилхан. Яг адилхан хамт өнөртэй. За тэгэнгүүт физик ашиглаж ялгана. За ямар физик ашиглаж ялгах вэ гэхээр уран 230 ч уран 235-аас хүнд шүү дээ. 3 нейтрон их байгаа юм чи арай хүнд байх нь шүү дээ. 3 нейтроноор хүнд байх нь. Тэгэнгүүт нь центрифуг гэдэг системд оруулна. За центрифуг гэдэг нь зүгээр ингээ эргэлдчихэд цилиндр. Бид нар нэг юм уран зөгнөлт кинон дээрээс харддаг ш нэг юм одоо шингийн юм дотор нэг шингийн юм хийгээл нэг эргэлддэг юм дотор оруулаад хольж мөлдөг штэ тий. Тэр чин центрифуг гэхгүй бид нар лабораторид хардаг. За тэрэн дотор хоёулаа уран 238 газ хэлбэртэй болгоод за флоридын хекса газ гэдэг тийм хий болгочихж байгаа. Хий болоход нөгөө цилиндрээ тэр уран 238 хийгээрээ дүүргэнэ. За тэр нь өөрөө дотор 235 бас явж байгаа штэ. Дүүргээд цилиндрээ эргүүлнэ заяа. Эргүүлэнгүүд маш хурдтай эргүүлэнгүүд яах вэ гэхээр уран 238 чинь арай хүнд юм чинь нөгөө нэг массын төвөөсөө арай жоохон эргэлтийн төвд арай жоохон ойрхон цугларх нь шүү дээ тий. 235 нь хөнгөн учраас шууд ханандаа очиж наалтчих واخгүй. Тэгээ эргүүлсээр хагаад 235 нь айл болох хан руугаа наалтсан. 230 нь айл болох эргэлтийн төв рүүгээ ойрхон иймэрхүү маягаар ялгаж авсан байна. Цэвэр физик ашиглаа. За надад бол бүр энэ үнэхээр юм тий лаг яаж физикийг тийч гоё ашиглаж чадчих юм. Ийм энгийн гэж юу гэж бүр гайхаж байна. Харин тий ийм энгийн гоё яргыг сэтсэн байна. За ингэж ийм маягаар уран 235 бид нар гинэ Америкчууд ялгаж авсан байна. Оппенхаймерын багийнхан. За мөн нэмээд уран 238-ыг би нейтроноор буудаад уран 239 болгочихж байгаа. Уран 239 бол докторгүй элемент. Задрахтаа яг ураны монголоор ураны гэдэг баха. Энийхэн дараа иттэй санагдаж байна. Ураны 239 болж нэг хэдхэн секунд амьдарч байгаад шууд плутон 239 болдог. За плутон 239 бол хүн төрөлхтөн хамгийн анх лабораторид гаргаж авсан элемент. Нэгсэн хүний оролцоотой бүтээсэн элемент гэсэн үг. Тэгэхээр энэ элемент өөрөө уран 235-тай адилхан цөмийн задрах уруул явуулахад бэлэн байж байгаа нөхөр багхгүй. Тэгэхээр энэний бас критикал масс гэдэг юм хэрэгтэй. Тэгээ ингэж бас нөгөө талд плутон 239 гаргаж авсан байна. За ингээд надад хоёр юм байна. Плутон болон уран гэдэг. Хоёулаа задрах уруулд ороход бэлэн байж байгаа. Хангалттай масс нь өгчих юм бол бөмбөг болоход бэлэн. За ингээд хоёулаа эхний даваагаад авчлаа шүү дээ. Ямар ч байсан одоо бөмбөгнийхөө цэнгийг хийчлээ тий. Буугаар ярих юм бол сумаа хийчлээ шүү дээ. Одоо очлуур хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За очлуур нь бас их сонирхолтой систем байна. За энд ихтээс юу болж байгаа вэ гэхээр яагаад ураны бөмбөг болон плутоны бөмбөг хийж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ тийм үү. Тэгэхээр онлын хувьд эрдэмтэд юу мэдчихсэн бэ гэхээр ураныг тэслэх бол плутоныг тэслэхээс амархан гэдгийг мэдчихсэн. Плутоныг тэслэх нь хэцүү. Дээрээс нь плутоны бөмбөг одоо муухайгаар ярих юм бол жоохон илүү хортой уранаас. Нэгсэндээ хор хохирол нь илүү өндөр учраас плутон бас анхаарал татчих. Дээрээс нь плутон чинь давир бүтээгдэхүүн бохгүй нөгөө ураана ялгаж авч яхад бидэрт гараад ирж байгаа давир бүтээгдэхүүн учраас дахиад нөгөө эрдэмтэд чинь нэг сумаар хоёр туулаа буутах гэдэг байгаа бохгүй дор хайж штэ. Тэгээ юм хоёр бөмбөг хий гэсэн бас нэг зорилго нь Trinity буюу уран 239 уран гэнэ плутон 239-ыг эхний туршилт байдлаар Trinity те байдлаар тесэлчих юм бол цаашдаа нөгөө хоёроо яаж тесэлхээ мэдх юм байна гэдэг туршилтаа хийх зорилготой. За ингээд Trinity бол өөрөө уран 239 бөмбөг. За энэ бөмбөг ямар бөмбөг байдаг вэ гэхээр уран нөгөө нэг плутон 239 чинь угаасаа амццар гэвтгтэй гэсэн шүү дээ тий. Тесэргэд бэлэн байждаг. Би ингээл гаднаас нь нейтрон баг өгөх шаардлагагүй зүгээр жоохон
критикал массын ихсгээд нөгөө хэмжээг нь ихсгэчихэд пад гэл тесэрчих واخгүй тэр чинь. Тийм учраас айгүй ашигтай байгаа юм. Амар. Тэгэхээр энэ Trinity бөмбөг ямар бөмбөг вэ гэхээр яг критикал масс хүрэхгүй юм утгатай. Одоо жишээ нь зүгээр тоглоомор нэг юм 50 кг гэж бодъё. Жишээлээ тий. Жинхэнэ тийм биш. 50 кг тэг яг юм сфер хэлбэртэй, бөмбөлөг хэлбэртэй. Тэг яагаад бөмбөлөг хэлбэртэй хийж байгаа вэ гэхээр тухайн объектаас цацрах нейтроны тоог нь багасгаж байгаа. Бөмбөлөг бол хамгийн бага гадаргуутай, хамгийн их эзлэхүүнтэй объект шүү дээ. Энэ бөмбөлөг хэлбэртэй юм төвдөн суулгаад маш том сферийн төвдөн суулгаад тойруулаад маш хатуу ингээд юугаар бүрчин элементээр бүрээд дотор талд нь хоёулаа баахан динамит тавьчихсан заяа. За хэрвээ Oppenheimer үтсэн хүмүүс тэр Trinity-гийн бөмбөгийг харах юм бол яг тийм баг нэг юм хиймэл тархич юм шиг тий. Гадна тэгээ ингээд юм утсууд залгаад байдаг. Тэр утсууд бол дандаа очлуурууд тэр дотор байгаа жижиг динамитуудыг тэслэх зорилготой очлуурууд гэхгүй. За тэгэхээр энд юу хийх гээд байгаа вэ гэхээр физикийг бас айгүй одоо нөгөө нэг ажил хэмж ашиглаж байгаа. Нөгөө нэг Плутон ч критикал массанд хүрээгүй юм чи угаасаа дэлбэрэхгүй шүү дээ тий. Гэхдээ гадна хоёулаа баахан динамита тэсэллээ шүү дээ. Тэнгүүд тэнцээ чин дулаан үсэн тийм үү? Маш их дулаан үсэн шүү дээ. Маш их дулаан үсээд ийм хэлбэртэй байгаа Плутон шахаж тэр чин тий. Шахангууд нөгөө Плутон чин нягтан нэгсэн гэдэг чинь масс нэгсэж байгаатай адилхан. Тухайн эзлэхүүнд шаардлагадах нягт руугаа орчингууд критик утгандаа очиод шууд дэлбэрж байгаа хөөх тэнцээ Плутон. Ерөөсөө энэ Плутоны бөмбөг нь бол Trinity болон нөгөө нэг Fat Man лөө, Fat Boy лөө, Fat Man тий. Нагасаки дээр байсан. Энэ хоёроо яг ингэж ажилладаг систем. Тэр бөмбөг. За ийм учраас бас нэг юм аюулгүй дүрм энэ дээрээс их ашигтай. Яагаад вэ гэхээр би нөгөө бөмбөгөө барьж явж байгаад унгаачих юм бол тесэрчихвээ гэж яах шаардлагагүй. Нөгөө Плутон ч угаасаа критик массанд хүрээг байгаа. Би гаднаас нь очлуур өгжиж тесрэх нь биш үү те. Энэ бол айгүй юм классик бөмбөгний систем байгаа байхгүй юу. За хоёул хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад Little Boy-ийн юу руу орё те. Систем руу. Тэр нөгөө Trinity гэдэг чинь эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс гэдэг нөгөө ийм утгатай юм байлээ шүү дээ. Бас айгүй яочтой тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар одоо манай цаашдаа химийн элементийн байнгын хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэд одоо маш гоё олон төрлийн витаминуудыг оруулж ирдэг одоо ийм байгууллага байгаа. Энэ байгууллагатай хамтарч ажиллаж байгаад их баяртай байна. Одоо манайхтай ер нь олон төрөл бүрээр одоо хүүхдүүдийг баярлуулах гэх мэттэй манай байгууллага хүүхдүүдтэй хүмүүстэйгээд витаминуудыг авсан бас үнэхээр таатай байгаамаа. Тэгэхээр амин дэмээр баялаг өвөл гэдэг урайнд ор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери одоо эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай одоо тэгээд ер нь бүх төрлийн юм Bikutan гэдэг юм одоо тий нэр хүндтэй Европын мундаг брендийн хүүхдийн витаминыг ингэж та бүхэнд санал болгож байгаа юм. Одоо миний хувьд гэхэд одоо хүүхдийг бол за ямар ч байсан байнгын л одоо ингэж нэг ямар нэгэн витаминээр хүүхдээ дэмжиж яадаг. Д витамин байдаг юм уу, С байдаг юм уу те, цайр, магний, за эсвэл нөгөө ашигтай бактери гэдэг чинь хүний 2 дахь тарих гэд хотоод гэцийг бас тэгж нэрлээд байдаг шиг тэрийн ч гэсэн одоо ингэж дэмжиж хүүхд хоолндоо дуртай байх. За цаашлаад нөгөө дархлаа мархлаа аятайхан байх гэдэг зүйл дээр одоо маш хэрэгтэй байдаг гэж үздэг. Тэгээд энэ Bikutan multi-immune витамин нь болохоор найрлагын дагаа 5 тэрбум ашигтай бактери. Одоо ашигтай бактери авъя гэд бас алийг нь авахаа мэдэхгүй байгаа хүмүүс маань бас анхаарал аваарай. Энэ Bikutan гэдэг юм витамин байгаа шүү. Европоос орж ирж байгаа. Тэгээд эрдэс бодисууд B витамины комплекс агуулдаг учраас таны хүүхдийн алдагдсан эрсцийг нөхөж дархлаа дэмжих хотоод гизтийн хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ гэдэг өнөөдөр би та бүхэндээ тэ ашигтай бактерийг санал болгож байгаамаа. Тэгээ эднийх бол health point за болон бүх эмийн сангуудаар одоо худалдаалагдж байгаа. Гэрийн доорх эмийн сандаа ороод авчиж болно. Эсвэл age point цэг эмээ сайтаар захиалаад хөргүүлээд гэртээ авчиж болно. Та тэгэхээр миний яриад байгаа амиг нүдэрэ харахыг хүсэх юм бол энэ Alkaloid Mongolia гэд одоо хайгаад ороод хараарай. Ингээд доор нь витаминуудын доор нь хүмүүс нь ингээд те энэ яга тасарч ба хизээ ирэх вэ гэлтэй ингээд үнэхээр одоо эрэлт хэрэгцээтэй гэдэг нь ингэж харагдаж байдаг. За холбогдох хүчний дугаар нь 80 Тэг3 51 91 за 99 34 97 17 гэж байна.
тэгэхээр одоо бид нар бол витаминыг байнга л авч хэрэгжилж таарна. За тэгээд найдвартай одоо тэ аятайхан байнгын бас ингэж хэрэглэх газраа хайж байгаа бол та бүхэн Alkaloid Mongolia гэдэг энэ фэйсбүүкийг бас дагаасаа гэж шинхүү хүсэж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент гэж хими элементийн маань тэ 2 жилээр ингэж хамтарч ажиллахаар болсон бас үнэхээр их баяртай байгаа. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Хөө яа нөгөө Монгол очихоор охиндоо витамин авчих гэх. Тийм шүү дээ. Бүр яг тийм санаж байгаа. Одоо чинь тэгээд нөгөө хүүтрээд нар харагдах нь ч багасаад утаач ихссэн. Ер нь л витамин тэгээ ялангуяа нөгөө гат бактери тэгээд ашигтай бактери тэр төрлийн юмуд ялангуяа хүүхдэд бол айгүй хэрэгтэй болж байгаа хаа. Ер нь. Нэрээ тий. Одоо нөгөө шинэ жил болон цагаан сар мар ер нь болдсон шүү дээ тий. Тэг хүүхдэд яг юу өгөх үү гэдэг бас ингээ асуудал тулгараад идэг байхгүй юу. Тэгэхээр одоо бас ингээд өөр элдв хангаа юм авч өчснөөс зайлшгүй хэрэглэх, зайлшгүй тэр хүүхдэд одоо тий хайрлаж байгаа хэлбэр гэдэг утгаар ч юм уу витамин байвал ер нь их зүгээр санагдаад байгаа шүү. Тийш та ер нь. Тэгэл одоо ялангуяа надад бол ялангуяа утааны юу их үлрэлт эхэлчихэнгүүт витамин болон тийм ашигтай зүйлүүд хүүхд бол ер нь заавал хэрэглэж явах хэрэгтэй л. Тэгээд бас нэг гол юм чинь нөгөө хүүхд чинь өсөж яваа амьд бий та. Өсөж яваа зөв одоо хүн учраас витамин болон кальц ашигтай бактери ч юм уу эдгээр зүйлүүдийн шингээх чадвар нь насан турш үүнээс хамаагүй өндөр байгаа. Хамаагүй илүү одоо өөрсдөд нь хэрэгтэй байгаа учраас айл болох хүүхдэд дэмжиж явах хэрэгтэй баг. Тэгээ чиний хэлдэг бол агай гоё юм биш тэг. Шинэ жил цагаан сараар бол хүүхдэд нь нөгөө нэг болсон бол өстой ингээ хэлчихэл бас хүмүүс уурладаг тэг. Яг хөө чихэр жимсээ өгж болно чихэр жимсэн дээр цуглуулчихгүй таараагүй амьс өгч яхаар. Тэг зүгээр тааруулаад л хуваагаад өгчихгүй тэг. Заавал аль нэг талын экстремээр явахгүй гэр тэг. Хүүхд ч гэсэн тодорхой хэмжээ чихрээ идчих хэрэгтэй л тэг. За ингээд хамт бид нартай 2 жил хамтран ажиллах гэж хамт олондоо баярлалаа. Тийм ивент тэгж ажиллаж баярлалаа. Тэгж байгаа. За ингээд тэгсэн чинь айгу хүүхдийн ивент итгэж хүүхдийн витамин ивент итгэдэг дугаар дээр амар юм яриад байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн хэсгийн хэсэгт юу ярих вэ гэхээр Little Boy гэдэг Хирошима дээр хайсан бөмбөг байгаа. 8 сарын 6-ны өдрийн 8 сарын 9-ний өдрийн 9 цаг өглөөний 9 цаг 15 минутанд хайсан санагдчихэв. Газрын гадаргаас 200 метрийн дээр гэдэг баха. За ингээд хайсан биш ээ 8 сарын 6 шүү. 9 чинь юу Нагасаки дээр бөмбөг хайсан өдөр нь багхгүй. Тэгээд Little Boy гэдэг бөмбөг 45 он гэдгийг санаж байна. Тийм 45 оны. Тэгэхээр яг хоо энд мэдээж энэ цөмийн бөмбөг бол хүн төрөлхтөн хүн дээр турчилсан ганцхан тохиолдол бол энэ л байгаа. Дэлхийн 2 дугаар дайны. Тэгээд удаагүй 8 сарын бараг 10-ны өдөр нь Япон дайнд бууж өгсөн баха. Тэгээ энэ үед бас нэг аюултай юмнууд болж ирсэн нь юу гэхээр Герман угаасаа ялагдсан байсан. Берлин руу одоо нэг айлаа яваад орцсон байсан. Итали бол бүр ингээ хог дээр өсөрцөн байсан. За Япон бол ялагдах нь тодорхой болсон байсан. Тэгээ бөмбөг ер нь битгий хаяачи гэдэг захиаг энэ шидэм битсэн байдаг. За харамсалтай ан энэ захиа ерөнхийлөгчд хурж амжаагүй. Ягаад тэгэхээр тухайн үед Рузвельт нас барсан. Тийм учраас энэ захиа ерөөсөө тухайн удирдлагууд хурж амжаагүй энэ бөмбөгийг хайсан. Дээрээс нь нөгөө талаас энэ бөмбөгийг угаасаа гэдэг нь хүний л оролцоо байгаа. Хаяхаас өөр сонголтгүй гэдэг аргумент дэвшүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр бараг 2.5 тэрбум татварын мөнгөөр бөмбөг хийчээд хоосоо орхино гэдэг бол улс төрчдийн хувьд бол маш хэцүү нөхцөл байдлыг авчирч байгаа юм тий. Хүмүүс ч буцаагаар мөнгөө нэхнэ. Манай монголчууд ч гэж тий бид нар бас тэгдэг шүү дээ. Татварын мөнгөөр нэхлээ гэдэг. Тэр мөнгөө нэхнэ тийм учраас ер нь бас хайсан бас айлах зорилготой байсан гэдэг юм янз янзын ярианууд. За энэ бөмбөгийг хайсан. За энэ бөмбөг физикийн хувьд яаж ажилтдаг вэ гэхээр ерөөсөө л буу. Ерөөсөө л зүгээр энэ бол буу. Тэр нь юу вэ гэхээр нөгөө уран чинь юм тодорхой критик масс руу хүрчих юм бол шууд тесрэнэ гэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт нь хоёлаа яг тэр критик массын 2 хуваачих واخхой. 2 хуваагаал 50% нь энэ 50% нь энэ гэсэн. Тэнгүү 50% нь хоёлаа юм цилиндр хэлбэртэй бууны гол шиг юмны нэг төгсгөлд нь тавьчихна. Тэгээ голдоо хаалттай. Тэнгүү нөгөө төгсгөлд нь юу тавих вэ гэхээр нөгөө нэг талаа тавьчихна шүү дээ. Тэгээд ард талд нь яг бууны очлуур шиг баахан тесрэг бөмбөг тавьчихна гэсэн. Тэгэл яаж ажиллах вэ? Тесрэг бөмбөгүүдэд дэлбэллээ. Нөгөө нэг энэ талд байгаа урааны хагас чинь тесэрсэн юугаараа нөгөө тишигээ хөдлөн штэ тий. Хөдлөлтөнд тийж хавхлаг нэгт чинь. Тэгээ нөгөө хагас дээр очиод мөргөн ш. Тэнгүүд эн чинь шууд критик масс руу маш богино хугацаанд хүрээд дэлбэрж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л ураанаар хийсэн Little Boy гэдэг бөмбөг нь бол зүгээр л яг
буу гэсэн. Энэ хоёр ураны сум шиг юм тавьчихал хооронд мөргөлдүүлсэн гэсэн үг байхгүй. Тэр ийм байдлаар тесэлсэн. Ийм хоёр одоо ийм маш энгийн механизмтай бөмбөгүүдийг хийсэн байна. Тэр энд бид нар бас юу анзаарч болох вэ гэхээр ер нь хүн төрлөختний бүтээсэн хамгийн хор хөнөөлтөө зэр зэвсгүүд үргэлж маш энгийн механизмууд байж идэг. Наадзах нь гарбууг олж харъя тий. Гарбуу бол маш энгийн. Сум, ард нь очлуур тэгэл болоо. Зүгээр л юугаар энэ хөнөөгöd байгаа вэ гэхээр физик хуулиар хөнөөж байгаа шүү дээ. Ерөөсөл физик хуулиар л тэр маш өндөр хурдтай сум чинь дуунаас хурдан шүү дээ. Миний биеийг нэвт явна шүү дээ. Тэгэхээр маш өндөр импакт үзүүлнэ. За нөгөө талд энэ цөмийн бөмбөгийг харлаа ш. Цөмийн бөмбөг бол яг тэр бөмбөгийн механизм бол буу шиг юм явж шүү дээ. Буу эсвэл зүгээр канон дээр гардаг C4 байгаа байхгүй тий. Зүгээр юм бөмбөг очлуур өгөөл тесэрдэг. Ийм л системүүд энэ чи явж байгаа. Маш юм энгийн системүүд байдаг. За гэтэл энэ энгийн системүүдийг хүн энгийнээр ашиглах одоо өөртөө хэрэгтэйгээр жоохон одоо төвөгтэй болгоод тий реактор шиг жоохон төвөгтэй болгоод жолоодохтой болгоод өөрсдөө зориулж ашиглах юм бол бид нар маш их энерги тэндээс гаргаж авч чаддаг тий маш олон хотуудыг тижээж чаддаг. За одоо нүүрсний хог ч юм уу байхгүй болж эхлэх гэх мэт ийм зүйлүүдийг гарч ирж байгаа. Тэгэхээр энд юу анзаарах хэрэгтэй вэ гэхээр хүмүүс ингээд ягаад ч бүх бурууг уран руу, плутон руу эсвэл цөмийн зэвсэг рүү өгдөг тий үгүй. Яг тэр шугам дээр одоо зэвсэг байх уу юу байх уу эрчим хүч байх уу гэдэг шугам дээр хэн зогсож байгаа вэ гэхээр хүн зогсож байгаа байхгүй тэр шийдвэрийг хүн л гаргадаг бай хүн л тэрийг би зэвсэг болгож шийдэх үү одоо өөртөө хэрэгтэй энерги болгож шийдэх үү гэдгийг гаргадаг яг үүнтэй адилхан ураны одоо уран бид нар баяжуулаад станцтай болъё гэх мэтэр хүмүүс ингээ янз янзаар ярьдаг те алдаа гарвал яах вэ ийх үү гэдэг энэ дээр ч гэсэн хүн л зогсож байгаа тэнцээ нэг хүн л тэнцээ шийдвэр гаргах зүйлүүдийг хийн тийм үү тэгэхээр энэ дээр бол бид нар хүмүүсийн тухай юм ярих хэрэгтэй болохоос биш тэр хаягдлыг яах вэ ийх үү гэдэр өгвөл ерөөсөө асуудал биш тэр чинь нэг юм бид нар амар санаа зовоод ингээд нэг асуудал хэрвээ тийм байсан бол өнөөдөр дэлхийн үжээ сүнцсэн байгаа тийм дэлхийн хэцүү байдалд орсон юм за энийг бүр 2 дугаар дайны үед эрдэмтэд ч гэсэн мэдчихсэн анхны цөмийн бөмбөгийн туршилтыг хийх үед тэр одоо задрах гинжин урвал нь магадгүй агаарт байгаа хүчил төрөгчийг задлаад энэ нь хүчилт одоо нэг атмосфер чи юу гэдэг вэ? Агаарын давхаргыг бүхэлд нь гинжин урвалд оруулаад дэлхий тэр чигтэн шатаагаад хайчих үү гэж айжсэн. Хамгийн ихний тооцоо наа чинь боломжтой гэж гарсан байхгүй. Бүгд айжсэн. Маш нарийн тооцоог хийсэн. Магадлал нь 0.10 биш ээ 0 сая хэдэн зууны 1 гэдэг баха. Яг хөө тэг бол биш. Тэгтээ ойрхон тоо. Тийм квант механикаар бол тэг гэдэг юм хийж болохгүй боломжгүй. Тийм ямар ч боломжтой. Гэхдээ яг ингэж төсөөлж болно л доо. Яг адилхан нөхцөл байдлыг 100 сая удаа давтах юм бол нэг дээр нь бид нар дэлхийн сөнөөнөл гэсэн үг байхгүй тийм магадaltaй ярих юм. Тэгээ бид нар 100 сая удаа дэлхийн 2 дугаар дайныг хийгээгүй тийм тэнэг хүмүүс бол биш хүндрэлтэн. Тэр асуудал бол бас тэнцэж гисэн ингээ яригдчихсэн баг. Энэ аюултай зэвсгийг яах вэ? Тийм ч учраас Эйнштейн 3 дахь захиагаа бичсэн. Бид нар ер нь ирээдүйд маш том хөдөлгөөн өрнүүлэх ёстой нь юу вэ гэхээр хүн төрөлхтөн материйн гүнд байгаа энэ том энергийг ашигласнараа нэгээ юу ч хүс тэмтрээд дэлхийг устгах аюул тулгарч байна. Тэгэхээр бид нар том одоо энхийн хөдөлгөөн явуулах ёстой. Үгүй бол хүүтэндээ анхилнэ гэж анхааруулж байсан. Бүх эрдэмтэд анхааруулж байсан. Бүх энэ Манхэттен төсөл дээр орсон Эйнштейний талыг баримтлагч бүх Европод байсан хүмүүс эдгээр бүгд их тайвныг баримтсан цөмийн бөмбөгийн дараа. Цөмийн бөмбөг ямар аюултайг онлын хувьд бүр мэдээд штэ тий. Хийгдэхээс нь өмнө хүртэл мэдээд энэ талыг баримталж ирсэн. Даанч одоо нөгөө улс төрийн хүмүүс нь тоогоогүй. Учираас бид нар хүйтэн дайн руу шилжчихсэн штэ тий. Маш их бөмбөгүүдийг хийсэн маань. За өнөөдөр бараг дэлхий дээр байгаа нийт идэвхтэй цөмийн хөшөөний тоо бол дэлхийг хэдэн мянган удаа устгах гэдэг үлээ. Аимшигтай өндөр тоонууд гараад идэг тий. Цөмийн дайн цөмийн бөмбөг гэдэг бол бидний удирдах чадахгүй систем. Бөмбөг шүү манайхаа тий. Цөмийн реактор нь шүү. Цөмийн реактор нь бид нар тэр харин жолоодод байгаа систем, удирдах байгаа систем гэсэн ийм зүйл болсон байна. За тэгэхээр энд ингээд Америкууд түүхийн үед цөмийн бөмбөг дээр төрүүлж хийгээд ялсан байна тийм одоо дайнд ялсан байна. Ядаж Японыг ялсан байна. Гэтэл манай сонсогч нар асуух хахалтай нөгөө германчууд чи яатсан бэ гэх тий. Тинчээ чин бас нэг юм genius-гаар удирдахжсэн юм. Тэр яасан бэ гэхээр энд л дахиад хүн гэдгийн амар том чухал юм гарч ирж байгаа. Тэрний юу гэхээр Вернер Хайзенберг өөрөө герман цустай хүн. Гэхдээ энэ хүн хизээч жүүдүүдийг еврейчүүдийг үзэн ядж байгаагүй. Энэний эсрэг байсан. Мөн өөрөө
тэр цөмийн бөмбөгийн хөтөлбөрийн дарга болъё гэж очсон. За очсныхаа ачаар энэ хүн ямар зүйл хийсэн бэ гэхээр 2 удаагийн туршилтыг бүтлгүүтүүлсэн байхгүй уран баяжуулах туршилтыг бүтлгүүтүүлсэн байна. За тэр үед Хайзенберг маш ухаантай маш нарийн бодсон учраас бусад германчууд нь мань нөхрийг яагаагүй байх нь шүү дээ. Хардаж сэрдэг байх нь шүү дээ. Гэтэл Хайзенберг өөрөө дарга нь байгаад хамаг том одоо босс нь байгаад энийг бүтлгүүтүүлээгүй байсан бол германчууд төрүүлж цөмийн бөмбөгтэй болох байсан. Нөгөө талаас энд бид нар юу харж байгаа вэ гэхээр Хайзенберг гэдэг хүн дайн бол бидэрт ямар ч хэрэггүй зүйл гэдгийг амар сайн харуулсан баг. Дайн бол хэрэггүй. Миний одоо өөрөө герман хүн бэжиж манай ард түмэн буруу юм хийж байгаа гэдгийг мэдчихсэн байгаа байхгүй тийм чи. Тэрэнд итгэжсэн учраас тэрийг бүтлгүүтүүлсэн байна. За дайны дараа Хайзенбергийг шүүхээр оруулсан. Дайны шүүхээр оруулаад ингэсэн. Тэр үед л бүх юм нийл болсон. Хайзенберг яасан гэдэг. Бүр нэг Английн тагнуулуудтай харьцажсэн нийл болсон. Бүр нэг юм алдартай түүх байдаг. Английн тагнуул Хайзенбергийг буутахаар очсон байна. Лекцэн дээр нь. За гэтээ юм 300 үгийн жагсаалттай. Тэр 300 үгийн жагсаалтан дээр нь цөм, атом, цацраг итэх, баяжуулалт, уран гэдэг те иймэрхүү үгүүд ашиглах юм бол шууд Хайзенбергийг газар дээр нь буудаад тэгээд өөрийнхөө амийг хороогоод дуусгав. Тэгэхгүй л нөгөө германчууд чинь цөмийн бөмбөгтэй болох гэдэг шүү дээ. Ийм даалгавартай тагнуул очсон байгаа байхгүй. Энэ тагнуул Хайзенбергтэй лекцэн дээр нь суучаад Хайзенберг мэдчихсэн өөрийг нь хүмүүс тагнаж байгааг алах гээд явж байгаа мэдж байгаа. Дээрэс нь өөрийг нь алчих юм бол германчууд төрүүлээ цөмийн бөмбөгтэй болж магадгүй гэдгийг эрсдлэх ч гэсэн мэдчихсэн. Тийм учраас маш болгоомжтой тоглосон байна. Юу вэ гэхээр өөрөө айгүй ухаантай хүн тэр үгүүдийг ашиглаагүй ямар ч сэжиг төрүүлээгүй тагнуулуудад тэгээд бүр ингэсэн одоо жоохон хэтрүүлэг түүх байт юм. Энд тэнд янз янзаар л бичсэн байт. Хайзенберг хоолнд орсон гэдэг. Тэр тагнуулуудтай зүг. Тэгээ бүр ингээ юм ярьсан гэж. Тэгээд ингээ өөрийгөө баригдуулаагүй гэд. Тийм юм хүн байсан байгаа юм. Одоо уул нь бол харах юм бол эн чинь яг энэ хүн фашистыг одоо Гитлерийг дэмждэг фашист дурак байсан бол баларх байсан байгаа байхгүй тийм чи. Бид нар бол өнөөдөр ингээ фашист болцсон юу бид нар ч гэж Монгол хүн гэдэг юм ч байхгүй болно тийм чи. Тэр чинь юу Ари гэдэг чинь шал өөр төрлийн хүн юу баг энэ чинь монголчуудыг аваач цааш нь харуулна. Тэр нөгөө нэг Гитлер Монгол руу хизээж бити дайрмаар гэдэг нэг мангар юм яриад тийм юм хизээж түүхэнд болж байгаагүй манайхан тийм түүхэн ямар ч юм байхгүй. Монголчууд дэлгүүрийн нэг юм асууя. За одоо ер нь ингээд эрдэмтдийг хараад хахад дайныг дэмжижсэн одоо тийм эрдэмтэн ер нь байхгүй байгаа байхгүй юу? Одоо миний одоо ойлгож байгаагаар ер нь тийм одоо байдаг юм уу? Яг мэдээж байсан. Одоо түрүүний тэр Филипп Ленор тэгээд нөхөр бол дайныг дэмжижсэн. Фашистын Германы талд орсон. За Фриц Хабе тэр хүн бол герман хүн байсан. Бас Германы талд орж Оросуудын эсрэг хортгийг хийсэн ба. За мэдээж бид нар түүхийг харах юм бол дайныг дэмжижсэн эрдэмтэд байгаа. Гэхдээ юуг харах хэрэгтэй вэ гэхээр дайныг дэмжижсэн хүмүүс эрдэмтэд болон дайныг эсэргүүцэжсэн эрдэмтдийн тоог харьцуулах юм бол дайныг эсэргүүцэжсэн эрдэмтдийн тоо түүхэндээ үргэлж их байдаг. Бүр нэгдүгээр дайны хувьд ч тэр Эйнштейн Фриц Хабраас найзын одоо нэг холбоогоо бүрэн тасалж ирсэн байхгүй. Ягаад тэгэхээр амар сайн найзууд байсан чинь найз нь дайныг дэмжиж хүн алдаг хортгийн зохион бүтээнгүүт нь шууд харилцаагаа таслаад бүр ингэ дахиж хизээч тэр хүнтэй үг сольж байгаа гэдэг. За энийг нь бүр Фриц Хабрын эхнэр нь Клара Имава гэдэг эмэгтэй эсэргүүцээ тий. Өөрийнх нь нөхөр нь хортгийн зохион бүтээнгүүт нь тэрийг нь хүлээж авч чадахгүй амиа оруулж исэн байна. Ер нь эрдэмтэд ялангуяа тухайн үед амьдарч исэн эрдэмтэд бол ихэнх нь дайныг эсэргүүцдэг. Дайн бол болохгүй зүйл гэдэг. За өнөөдөр ч гэсэн ихэнх эрдэмтэд дайныг эсэргүүцдэг. Бид нар яагаад энийг алж ядах хэвээр юм те. За шинжлэх ухааны зорилго бол бусдыг хөнөөх ч юм уу одоо алж хядах ч юм уу ийм биш. Энэ бол ерөөсөө шинжлэх ухааны зорилго биш. Шинжлэх ухааны зорилго юу юм бэ гэж асуух юм бол үргэлжил ямар нэгэн шинэ мэдлэг рүү тэмүүлэх те. Бид нар тэр мэдлэгийг эзэмшээд ойлгосны дараа хэрхэн бусдад болон өөртөө хэрэгтэйгээр ашиглах вэ гэдэг л зүйл байна. За гэхдээ яагаад өнөөдөр ингээд зэр зэвсгэлд нэмэгдээл ингээд байдаг вэ гэхээр эцсийн эцэс том одоо идеологи маань иймч гэсэн тухайн одоо улс гүрнүүд маань хуваагдсан байдаг тийм үү газар нутгаараа. За бодит байдал юу вэ гэхээр хуваагдсан байж байгаа тэнцээ зэр зэвсгэл гэдэг зүйл хэрэгтэйч байж байгаа ийм зүйлүүд үүссэн тийм систем маань өөрөө ийм бэц байдаг учраас тэнцээ одоо цэргийн технологиг хийж идэг хүмүүс байж л. Гэтэ тэнцээ
одоо нэг яаж болохгүй шүү дээ. Маш их хүмүүс Эйнштейнийг шүүмжилдэг цөмийн бөмбөгийг хийх анхны санааг гаргаснаас нь болж ич тэ. Гэтэл Эйнштейн тухайн үед ямар хариулт өгдөг байсан бэ гэхээр хэрвээ Эйнштейн тухайн үед Германы цөмийн хөтөлбөр бүтлгүүцсэн гэдэг мэдээллийг ядаж авсан бол хизээч тэр захиаг бичихгүй байсан гэдэг баг. Хизээч би гар үсгээ зурхгүй байсан гэдэг. За үүнээс хойш ингээд цөмийн бөмбөг тесэлсний дараа цөмийн бөмбөг дээр ажиллаж исэн болон Эйнштейн тэргүүт энэ бүх эрдэмтэд дэлхийд даяар хөдөлгөөн өрнүүлсэн. Цөмийн хөтөлбөрийг зогсооё гэдэг. Бид нар цөмийн зэвсэг хийж болохгүй. Бид нар цөмийн энергийг одоо өөрсдөө хэрэгтэйгээр ашиглах хэрэгтэй болохоос биш үе олноор нь хөнөөх зэвсэг болгож ашиглаж болохгүй гэдэг юм зүйлүүдийг өрнүүлсэн. Тэгээ мэдээж хүйтэн дайн дууссан, нүүбээс том тогтоолууд гарсан. Цөмийн энергийг бид өнөөдөр хүндрэлтэн зөвхөн өөрсдийнх нь хэрэгцээнд зориулж ашигладаг тий. Гэхдээ энд нэг чухал зүйл байна. Ямар ч улс уран баяжуулаад тэр баяжуулсан ураанаас л би энерги гаргаж авна шүү дээ. Тэгэхдээ дунд нь нэг алхмыг одоо чимээгүй гэжтэй. Дунд нь нэг алхмыг дайрж өнгөрөхөөс аргагүй. Тэрний үг гэхээр тухайн баяжуулсан урааныг би зэвсэг болгох уу, станц болгох уу гэдэг алхмыг дайрж өнгөрнө. Тийм учраас олон улсын атомын энергийн агентлаг гэдэг газрууд байгаа. Цөмийн энергийн холбоо гэдэг газрууд байгаа. За эдгээр холбоонууд агентлагууд яадаг вэ гэхээр тухайн улсад холборлож байгаа уран байгаль орчинд ямар нөлөөтэй. За тэрийг судалж байгаа хамгийн түрүүнд. Тэр судалгаагаар юуг харуулдаг вэ гэхээр хэр их хэмжээний уран баяжуулж байгааг шууд хэмжих боломжтой байхгүй. Тэрийг нь мэдээд одоо реакторд ашиглаж байгаагаасаа илүү их хэмжээний уран баяжуулаад авах юм бол шууд хориг тавьж эхэлдэг. Ягаад тэгэхээр тэрийг би зэвсэг болгож болох байхгүй. Зэвсэг болгох гэдэг юм. За иймэрхүү нөхцөл байдлууд бол сүүлийн 50 жилийн хугацаанд бол маш их гарсан тий. Маш их олон улсуудад гарсан уран баяжуулаад зэвсэг хийх гэдэг нь шүү дээ. За бидний гэдэг нь хүн төрөлхтний яг энэ дээр контрол буюу удирдлага хяналт тавьж чаддгүй ганц л улс байгаа тий. Дэлхий дээр хойд солонгос гэдэг ганц улс байгаа тий. Ийм ба. Тэгэхээр өнөөдөр бол бид нар цөмийн технологиг зөвхөн өөрсдөө хэрэгтэйгээр ашигладаг. Гэхдээ энэ бол үргэлж одоо халуун сэдвүүдийн нэг. За тийм өнөөдөр нэвтрүүлэг жоохон сунгаж байна. Төсөөлт нэг юмыг бас бид нар анзаарах хэрэгтэй. Тэр юу вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхийн хэмжээний дайн өрнөөгөө 80 жил болчихлоо тий. 80 жил хэдэн сар болж байгаа юм бэ? 80 жил 7 сар болох гэж байна. За ийм байж байна. За энэ хугацаанд бас нэг ийм сонирхолтой зүйл хүндрэлтэнд ажиглагдсан нь юу вэ гэхээр цөмийн бөмбөг гэдэг зүйлийг бүтээснээр байдал их сонирхолтой. Өнөөдөр цөмийн бөмбөгийг миний дээр B12 одоо манай хотын дээр B12 онгоц эренгүүтээ унгаахгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь онгоц нь ирэхээс өмнө би замд нь буутчих шүү дээ тэр онгоцыг тий. Өнөөдөр яадаг вэ? Шууд газраас харвдаг. Газраас харахад энэ бөмбөг энэ одоо пууч маань агаар мандлаас гарах хэрэгтэй болно. За агаар мандлаас гарчаад буцаж байруугаа буух нь шүү дээ. Гэтэл агаар мандлаас гарангууд хүн төрөлхтний ерөөсөө ямар ч тэнцээ байгаад нарийн төхөөрөмж тэр хаашаа чиглэж бууж байгаа вэ гэдгийг яах боломжгүй. Тооцоолох боломжгүй байхгүй. Тэр ерөөсөө бүтэхгүй асуудал 3 биеийн бодлоготой адилхан асуудал байхгүй. Ийм. Тэгэхээр nuclear treaty гэдэг асуудал одоо яаж юм гэхээр дэлхийд байгаа ингээд мангар олон цөмийн бөмбөгтэй улсууд байж байна тий. За албан ёсны 5. Гэхдээ яг албан бусаар 8 байдаг ч илүү 9 байдаг ч илүү. Энэ улсууд бүгд нэг хянаад байж байгаа. Өөр бусад агаараас хамгаалах технологитой улсууд ч гэсэн ингээд бүгд нэг хянаад байж байгаа. Монгол ч гэсэн дунд нь орцсон явж байгаа. За ингээд хянаад байж идэг. Тэгэнгүүт урнаа жишээ нь хинрүү чамаагүй одоо хинрүү ч үгүй зандаа ах руу ч юм уу тий. Цөмийн хушуу ингээд хөөргөд явууллаа гэж бодъё заяа. Гэтэл би чиний хажууд одоо нэг хөрчлөөд амьдарч байгаа бэлгүүн юу гэж бодох вэ гэхээр цөмийн хошуу хөрөх нь хөргөчлөө гэхдээ хаашаа явуулж байгааг би мэдэхгүй учраас би өөрийгөө хамгаалах зорилгоор дахиад цөмийн хошуу хөргөнө. За тэгэнгүүт миний хажууд хасаа амьдарч байвал хасаа намайг хаашаа хөргөж байгааг мэдэхгүй учраас дахиад цөмийн хошуу хөргөнө гэдэг юм аюул байгаа. Тэгэнгүүт бүгд нэгнэргүй цөмийн хошуу хөргөд бүгд нэгнийгээ зүгээр газрын тоосноос арчаад хайчих боломжтой. Газрын хөрснөөс. Тийм учраас энэ одоо цөмийн зэвсэг гэдэг маань өөрөө давхар их тайвныг баталгаажуулаад байж байгаа байхгүй тэнцээ. Их тайвныг их эвгүй байдлаар баталгаажуулж байгаа тийм. Нэгсэндээ төсөөлөх юм бол тойрог байдлаар бид нар нэгнийх нь дагз руу буудуулахчаа зогсож байгаа байхгүй тийм. Хин төрүүлж буудна би буудна тийм. Би хэрвээ урд байгаа хүнээ буудах юм бол миний ард байгаа хүн намаа буудна. Тэгэх юм бол тэрний ард байгаа хүн тэрний буудна ингээд ийм гинжи уруул явагдах гэдэг шүү дээ. Цөмийн уруул чи өөрөө юм гинжи уруул шүү дээ. Яг тийм адилхан гинжи уруул цөмийн дайныг өдөөж болох гинжи уруул бүх нөхцөл одоо улсуудын хувьд
ийм баланс үүссэн байгаа учраас хин ч өнөөдөр ингээд цөмийн бөмбөг тэслэе гэдэг юм ярьдаг байхгүй тий. Галзуу солиотой биш л бол тий. Галзуу солиотой дурак байх юм бол тэгж болно. Магадгүй садист ч юм уу ямар нэгэн мазохист дурак байх юм бол тэгж магадгүй тий. Бусд нь бол нэг тэрийг бол ерөөсөө бид одоо нэг гэсэндээ дайнд хинч ялахгүй дайныг хийж яах юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Дайн чинь өөрөө эдийн засгийн хувьд ашигтай байж байгаа хэрэгтэй шүү дээ. Гэтэл дайн болсны дараа хинч эдийн засгийн үр өгөөж авахгүй хинч байхгүй болчих юм чинь тэр дайныг хийх ямар ч шаардлагагүй. Тийм учраас яг энэ балансыг цөмийн зэвсэг өөрөө уулна ингээд бүрдүүлсэн байж байгаа. Гэхдээ энэ нь бид нар бас цөмийн бөмбөгөө ихсгээдэг гэсэн үг бас биш те. Зүгээр л энэ бас юм давхар нэг юм дайвар зүйл ажиглагдаж байгаа байхгүй цөмийн зэвсэг дээр. Тэр нь бас их сонирхолтой байдаг. Тэгэхээр яг хоо сонсогч нар маань илүү сонирхох юм бол энэ цөмийн олон улсын гэрээ олон улсын одоо цөмтэй холбоод цөмийн технологитой холбоотой энэ зүйлүүд бол айгүй сонирхолтой сэдвүүд байдаг. Тэр тухай илүү сонирхож уншаарай. За баярлалаа. Энэ хүргээ дуусахгүй боломжтой. Цаг талилаа. За баярлалаа бэлгүнэ. Яг юм сонирхолтой байна гэж бас бодоогүй байсан байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эрхэм Баян эрүүл бие эрүүл Монгол хүний төлөө Viga компани нуклеин хүчил бэлтгэл болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids витамины хамт олон маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107.83 гэсэн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Тэгээ сонирхолтой мэдээлэл бэлтжиж бидэнд хүргэсэн бэлгүүндээ болон одоо биднийг үргэлж бас сонсож санал хүсэлтэд хуваалцж яадаг үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа химийн элементээр эргэж уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.